Нөхөр маань угаалгын өрөөнд ямар хачирхалтай зүйлс худалдаж авсныг харцгаая. Энэ бол тэр надад худалдаж авч өгсөн зүйтэй хамт дууддаг амттаа. Усанд орохдоо ууж болно. Тэр нууцаар шүншүрийн толгойг өгөөр салчихсан байна. Одоо усанд орох бүртээ 2 цагийн турш дууд болох хэрэгтэй боллоо. Өөртөө бүр нэг жижигхэн шүхэр худалдаад авчихсан. Одоо усанд орж байхдаа хүртэл над руу зурс бичиж чадна гэд. Тэр угаалгын өрөөнд нэг дэвсгэр авчихсан байна. Би айсандаа буцаад угаалгын өрөө рүү орж дахин нэг угаав. Тэр 0 орох бүртээ хамгийн багадаа 1 цаг суудаг. Тэгсэн чинь дотор нь гольф тоолж байдаг юм да. Нөхөр маань 0-аас гарах бүрт үнэхээр өмхий үнэрцдэг. Харалтаа манай 0-ын цасны 50 хүртэл тэсгэн болж би түүнээс надад тойл аваад өгөөч гэж гуйсан. Гэтэл тэр яагаад ийм зүйл авчихсан юм бэ? Энэ бол тэрний худалдаж авсан шүшүрийн толгой. Би биш угаалгын өрөө тэр чигтээ орчихсон. Би түүнээс яагаад ийм том гомын худалдаж авсныг нь асуусан чинь тэр нь жижигхэн ван байсан. Надад бүр ийм хөрхөн ваны бөмбөлөг өгсөн. Усанд орж дуусны дараа ээж минь чи яг хэдэн өдөр усанд ороогүй юм бэ гэж асуусан. Би түүнээс энэ мэрэгчийг яагаад авсныг асуусан чинь одоо мод болж буй гуйжуулагч гэн. Үнэн үү хотлоо бүүмэд. Ээж минь яагаад ханан дээр усны цорох суурлуулчихсан асуусан. Энэ бол тэрний худалдаж авсан шөнийн гэрэл. Тэр жарлан дотор нэг саксны шийд суурлуулчихсан. Одоо намайг зэмлэхээс айх хэрэггүй болсон гэсэн. Тэр намайг хэтэрхий удаан суугаад хөлн бадарчхоо даа гэж санаа зовоод жорлонгийн суултуур дээр зөөлөв суурлуулсан. Гэнэс суух тусам мөлсөд байх юм. Ястай амир.